Ирэх 6 дугаар сарын 21-нд болох иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Сонгуульд Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам, их нам, иргэдийн оролцооны нэгдэл ам оролцохоо илэрхийлсэн. Намуудаас нэр дэвшүүлэх болон биедан нэр дэвшүүлэх ажиллагаа 13-ны дуустал үргэлжилж, сонгуулийн эрхийг хорооноос баримт бичгийг нэгтлэн шалгаснаар бүртгэсэн тухай шийдвэр гарч, нэр дэвшигчид 6 дугаар сарын 6-наас сурталчилгаагаа эхлүүлэх эрхтэй болох юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэл орчимд мод тарих байршлуудыг зарлалаа. Үүнд 4 цэцэрлэг хүрээлэн 2 мод тарих цэг болоод нэрэмжит төгөл, ногоон хэрэм зурвас, мод өржүүлэхийн газар тус бүр нэг багтжээ. Тодорхойлбол үндэсний болон Баян гол, Шин налах, олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн Инчооны мөрөөдлийн төгөл, Хомир хайрхан болоод айдсын ам мод тарих цэг, Түргэний гол, ногоон хэрэм зурвас, Улаанбаатарын захирагчийн ажлын албаны мод өржүүлэхийн газар зэрэг байршлуудад хувь албан байгууллага аж ахуйн нэгжүүд мод тарих боломжтой. Төлбөрийн тэнцэлээ 574.6 сая $ын ашигтай гарчээ. Үүнд уул уурхай бүтээтгүүний борлуулалт өндөр түвшинд хадгалагдсан нь нөлөөлсөн байна. Тодорхойлбол нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний 2 сарын байдлаар 15.8 сая тонн буюу 39%, зэсийн баяжмал 420 мянган тонн буюу 49.4%, төмрийн хөдрийн биет хэмжээ 1.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 18%-аар тус өссөн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Богдуулна хүүхдийн живхэн хог хуралджээ. Живхэн байгальд 200-аас 500 жилийн дараа бүрэн задарч шингэдэг. Живхний төрөл хөрсний нөхцлөөс хамааран 450-аас 500 жил хүртэл задрахгүй байх тохиолдол бий. Хүүхэд 2 нас хүртлээр дунджаар 2000-аас 8000 орчим живх хэрэглэдэг тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байна. Монголчууд хүүхдийн эдлэл хэрэглээг хаа хамаагүй хайдаггүй уламжлалтай. Гэхдээ цэвэр байгальд хайх нь зохисгүй гэдгийг байгаль хамгаалагчид хэлж байна. Газар шөлөөлөлтөд орсон айлууд нохоогоо орхиж явснаас эзэнгүй ноход олширчээ. Тухайлбал Гандангийн дахин төлөвлөлтөөр газраа шөлөөлсөн айлууд нүүхтээ тижээж байсан нохоогоо орхиж явснаар хотын төвд эзэнгүй ноход үзэгдэх болжээ. Мөн вокзал бөмбөр орчмыг дахин төлөвлөснөөр эзэнгүй нохоо ихсэснийг тохижил үйлчилгээний ажилчид хэлж байна. Брэдэд агуу эх орны дайны ялалтын 81 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын төв талбайд ялалтын өв залгамжлагчдын вальсыг зохион байгууллаа. Ихтэй сургууль, коллежийн оюутан, цэргийн сургуулийн сонсогчид, алах ангийн сурагчид 1940-од оны хэв маягаар хувцаслан ялалт хэмээх үгээр эгнэн зогсож Георгийн туусны томоохон хувилбарыг бүтээжээ. Үйл ажиллагааны оргил нь 600 гаруй хос оролцсон бүжгийн үзүүлбэр байлаа. Ялалтын өв залгамжлагчдын вальс нь энхүү инхийн төлөө Дайны баатруудын гавьяаг дурсах ирээдүйн үеийнхний эв нэгдлийн бэлэг тэмдэг болжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.